тийм учраас энэ их хурлын гишүүдийг ард түмний тэр их том итгэл сонголт. За тэгээд тэр улсуудын дуу хоолой, үзэл бодол энэ төрийн бодлого эрх зүйн орчин бүрдүүлэлтэнд тусч байх. Энэ үүднээс нь хуралдаануудад суух ийм үүрэг чиглэлийг өгж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр. Бүлгээс ерөн шаардлага тавьдаг юм уу? Тавьдаг. Ирэхгүй байгаа гişүүд. Тавьдаг. Ер нь баг хуулийн дээр бол ямар шаардлага? Дамрын чуулганаар бол баг ирээгүй гişүүд бас цөөнгүй шүү дээ. За Үзэгдээгүй. үзэгдээгүй шүү энэ зөвхөн хуралдаанд бол суугаад яваад байгаа юмнууд бий. За сүүлийн харин 2-3 хуралдаануудад ирээгүй тэр ийм зүйлүүд байна. Наад та хэдийн төрөүний ярьдаг бол суудчин бол үндсэндээ 10 сарын дундыг хүртэл одоо их хурлынхаа хуралдааныг өдөрдөө байж ирсэн мэт. Бид бүгдээрээ хараа сууцгааж ирсэн. Тийм учраас ерөөсөө огт хуралд муралд суухгүй байгаа тухай ойлголт биш юм. Түүнээс хойш бол байхгүй болчихлоо. Гого тэр биш байна. Бас хов хүнийхээ хүнд эрүүл мэндийн одоо шалтгаанууд байна гэтэргээд энэ асуудлуудаа яриад холбогдох чөлөө зөвшөөрлүүд аваад ингээ явж байгаа юм байгаа Засгийн гэж. газрыг огцруулах тухай асуудал яригдаад цэцгийн шийдвэр гарснаас хойш ерөөсөө хуралдаанд ирэх юм болж байна шүү дээ. Тэгэхээр эдгээр ямар шалтгаануудыг хэлж байгаа яг тухайлбал эдгээр хүмүүс дээр. Үгүй би түрүү хэллээ шүү дээ. Ерөөсөө одоо энэ их хурлын гишүүдэд эрүүл мэндийн шалтгааны асуудлаас хамаараад ирээгүй байх тохиолдол нэг байна. За хоёрдугаарт дотоод гадаад томилолт ажил үүрэг гүйцэтгэж байгаатай холбоотой асуудал байна. Бусдаар өөр юу байхгүй шүү дээ. Бүгд чуулгандаа суух ёстой. За Хамгийн өсөлтнээ байгаа. Амар аслан гишүүний жишээлбэл одоо Булган туяа гişүүд бол ирэхгүй шүү дээ. эрүүл мэндийн асуудлаар тодорхой бас шинжилгээ юмнууд өгөөд ингээ явж байгаа юмнууд байна. Бүгд үү? Тэ. Хөрлөдрийн булган туяа гişүүн ч гэсэн үү? Хөрөлбаатрын болгон туяа одоогоос 14 хоногийн өмнө бол бас олон улсын парламентын холбооны шугамар тодорхой хурал арга хэмжээнүүдэд оролцсон. За залгуулад бас тодорхой эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оролцъё гэдэг байдлаар саналаа илэрхийлсэн. За бид бол ер нь энэ их хурлынхаа үйл ажиллагаанд гишүүдийг бүрэн хамруулах талаас нь тодорхой бас санал юмнуудаа тавиад ажиллаж байгаа гэдэг. Сайн буянгийн амар сайхан гişүү хаана вэ? За амар сайхан гишүүний хувьд бол одоо над хэлсэн зүйл алга. Гэхдээ хуралдаануудад суугаад яваад байгаа. Ажлын хэсгийн хуралдаануудад орж байгаа, байнгын хороонд орж байгаа. За бас чуулганд орж байгаа. Яг өнөөдрийн хуралдаанд бол ирээгүй байна. За. Оюун гişүүн жишээ хаана вэ? Усан намсрын оюутан гişүү. За оюун эрдэнэ гишүүний хувьд бол аргын гачигдлаар төрөвчийн 7 хоногт бол албан ёсоор байр суурь илэрхийлээд чөлөө аваад явсан. За. энэ дицэдийн асуудлууд дээр танаа бүлэг ер нь ямархуу байр суурьтай байна. Ардчилсан нам болвол буцааж татахгүй болвол засгийн газрыг огцруулна гэж мэдээлжлээ шүү. Одоо ийм яриад баймгүй байна. Бид том төрийн тухай, өрдгөн төсвийн тухай хэлцгаасан. Тийм учраас энэ төрийн бүтэц, давхардсан бүтэц энэ орон тооны асуудлыг нэлээд тал бүрээс нь судлаж цэгцлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За дээр нь бас энэ төсвийн өргөн гэдэг юм уу энэ байдлыг залруулах. За бас Монголын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа эрдэсүүдийн өн дэлхийн зах зээл дээр буурч байгаа. Энийг дагаад эдийн засаг дээр гэдэг юм уу төсөв дээр ирэх гээд байгаа эрсдлүүдийг зөв тооцож, эртнээс зөв харж аль болохоор эрсдэл баг гаргах, хүндрэл баг гаргах ийм бодлого төлөвлөлтийг хийж төсвийн тодорхойлыг одоо өнгөрсөн 100 хийж 2.2 их найдаар бууруулж чадсан. Тэрний үр дүнд өнөөдөр энэ Монголын эдийн засаг төсвийн одоо хүндрэл бэрхшээлүүд харьцангуй одоо бага яваа юм гэж. Гэхдээ эрдэсүүдийн үн бас зах зээл дээр өсчихгүй байгаатай холбогдуулаад тоосч байсан орлогууд хүлээгдэж байгааг гүйцэтгэлээр бараг 2.3 орчим их найдын хоцрогдол үүсэх нь гэсэн ийм тооцоолол юмнууд гарч байна. За тэгээ игднүсийг бид зөв зохицуулах ёстой нэг. Дэд сайд нарын хувь дээр бол их тодорхой зүйл шүү дээ. Энэ засгийн газрын үгүй биш. Засгийн газрынхаа хуулийн дотор дэд сайдтай байна гэж хэлсэн. Бид хуульд эдэлдэг, хууль хэрэгжүүлдэг ёстой юм бол хууль хэрэгжүүлэх ёстой. Нэг. Хоёрдугаарт энэ дэд сайд нарыг яагаад томилох тухай асуудал яригдсан бэ гэхээр зэрэг засгийн газрын гишүүд маань чуулганы 2 өдрийн хуралдаан
засгийн газрын хуралдаан, байнгын хоролтын хуралдаан гэдэг үндсэндээ 7 хоногийн ажлын 5 өдрийн 4 өдрийг энэ ордон дотор өнгөрөөж байна. Тийм учраас энэ салбаруудын мэргэжлийн удирдлагыг бид Би ч бас мэдгүй л байна. Тийм тэгээд